Сайн байцгаана уу? Энд ч баа. Би бас тэгээд аялж яваад зарим ишлүүдийн маань уншсан подкаст маань бас яг чанга тод бас болоог байх шиг байна. Тэгээд тэр хэсгээ бас дахиж давтаж хийжээд за ингээд та бүхэнд Луг номын 16-19-31-ийг уншъя. Тэгэхээр мөнхийн шидгэлтэй холбоотой хэсгээс уншиж эхэлж байгаа гэсэн үг. Нэгэн баян хүн байжээ. Тэр нийл өнгийн нарийн нэгсэн майлангуй хувцас өмсөж өдөр бүр найрлан цэнгдэг байв. Тэгээд энэ хүн өдөр бүр найрлан цэнгдэг байсан. Сайхан өвчлөг сайхан хүн байж л дээ баян хүн байсан байна. Хажууд нь яар шарханд баригдсан Лазар гэж нэгэн ядуу ир хаалгагийн сахин хөвтөж мөнөөх баяны ширнээс унсан өвдөл цөвдлийг нь итгэсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж түүний шархыг долоодог байв. Ядуу ир үсэнд тэнгэр элчнэр түүнийг авч Авраамын үр дээр тавьжээ. Баян ч үсэнд түүнийг оршуулв. За энэ дээр баян ядуу айлч байсан гэсэн яадаг үлээ. Нэг л адилхан зүйл байдаг. Бурхан тэрийг аль алийг бүтээсэн байгаа. Тэгэд аль аль нь яадаг үлээ? Үгсэн байх нь. Тэгвэл бол баян ядуугаас үл хамаардаг зүйл л дээ. Тийхүү баян байсан хүн үгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэтэд байгаа Авраамыг болон түүний үр дээр Лазарыг харав. Тэгэхээр энэ дээр бас буруу ойлголт хийж болохгүй. За баян хүн бол баян байж болохгүй юм байна. Баян байх юм бол одоо тамд орд юм байна. Харин ядуу байх юм бол дээрш орд юм байна. Энэ дэлхийд зовсон хүн амжилттай байдаг гэж бодож ярьдаг хүмүүс байдаг. Яг бол тийм бас биш шүү. Болгоомжтой байгаараа. Тэгэхээр энийг яг энэ баян ядуугаасаа болж тамд ч юм уу бас дээр дэважинд ордог зүйл ерөөсөө биш шүү. Тэгээд тэр Авраам эцгээ намайг өршөөгөөч Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хилийн минь цэрүүцүүлэг. Учир нь би энэ талд галд амьд тэмцэн байна гэж хашгирахад Авраам "Хүмүүн ээж амьдралынхаа туршид сайн сайхан зүйлийг хүлээн авахд тэрчлэн Лазар муугачсан авсаж чи санаач. Харин одоо тэр энэ тайтгарч чи тэн зовж байна. Энд бүхнээс гадна эндээс наан ч очих нанаа чи энд ирэхийг хүсэгчдийг хэн ч очиж үл чадах тийм хүн ангал чи бидний дунд тогтжээ. Тэгэхээр тэр энд юу гэж яхаар үнэхээр тамд ороход үнэхээр зовдөг байх нь гал халуун байх нь байна. Амин тэмцээ дээрээс намарч усгүй. Тэгээ гол нь нэг орсон хүн бол дээшээ гардаггүй байх нь л да. Дээр байгаа хүн бас доошоо ордоггүй гэсэн. Тийм болохоор зарим гаж урсгалынх нь бол жишээлбэл өгцөн хүмүүсийн өмнөөс баптизм хүртээдэг тал байгаа. Тэгээд тэр хүнийг дээш оруулна гэсэн. Тэр энд байгаа ишлээс харах юм бол тийм боломжгүй гэсэн. Жишээл мормончууд дахин хүний нэрээр баптизм хийж идэг. Тэрнээс олж нэлээд чөлөөлт хийжсэн тохиол байдаг. Тийм учраас тэрнээс болгоомжтой байгаараа. Тэгэхээр Лазар дахиад гуйсан байна. Эцгээ тэгвэл миний эцгийн гэрт илгээх минь танаас гуяа. Би 5 дүүтэй энэхүү тарчлын газрыг тэднийг ирүүлэхгүй тулд Лазар тэдэнд сануулаг гэж хэлжээ. За Лазарыг буцаж үхсдээс амьдуулаад буцаж гэртээ очиод үнэхээр байдаг шүү. Танаа ах чинь там зовж шүү. Би тэнгэр жаргаж ирсэн шүү гэж очиж хэл гэж хэлээд явуулах нь л дээ. Яг бол дүүнэрээгаа яасан байна. Дүүнэртээ цанаа зовсон байна тийм үү? Хин ч гэсэн харда дотныхаа хүмүүсийг там дунаасаа гэж хүсэхгүй шүү дээ. Гэтэл юу гэж хариулсан бэхээр Авраам тэдэнд Мосе болон иш үзүүлэгчд байгаа. Дүү нарт чинь тэдийг сонсгоо гэхэд тэр үгүй Авраам эцэг минь хэрэг үгтээс хин нэгэн тэд рүү явбал тэд гимших болно гэв. Харин тэр түнд хэрэг тэд Мосе болон иш үзүүлэгчийг сонсдгүй юм бол үгтээс хин нэг нь амилсан ч тэд өмшөхгүй бидтэй гэж хэлв. Тэгэхээр бидний энэ шийдвэр бол нэг удаагийн шийдвэр байгаа. Жишээлбэл семестрийн турш би хичээл зааж л дээ. Бүх хүүхдүүд тэр хичээлд орсон гэж бодъё тэр. За тэр бүх оюутнуудын маань за 70 оюутантай анги байсан гэж бодъё л та. Зарим нь сайн хичээлээ хийж байгаа сайн дүү авсан, чармаасан, зарим нь үнэхээр болохгүй болоод яваад өгсөн, зарим нь зомын дундаас хаясан, хичнээн хичээгээч муу авсан гэх мэтлэн янз янзын асуудлууд байж байгаа. Гэхдээ хамгийн сүүлд дүн гаргахад дахин тэр хүүхэд хэрэг муу авсан бол F гэсэн үнэлгээ авсан бол тэг дахин засах боломжгүй. Нэг л submit хийсэн бол submit хийсэн буюу нэг л дүнгийн хуваарлсан бол хуваарлсан болж байгаа. Тэгэхээр бид нар бурхан бол шударга шүүгчдээ ерөөсөө мартаж болохгүй. Нэг л шийдвэр гаргавал тэгээд л дуусаа гэсэн үг. Бурхны шийдвэрийг хэн өөрчилж чадах вүлээ? Тэр хичээлд 3:5 дээр уншия. Гэвч хувцаа хертүүлээгүй цөөх хүн сардай чамд би. Тэд надтай хамт цагаан хувцтай алхах болно. Ягагтгүй тэд зохистой хүмүүс юм.
Энэ мэд ялагч нь цагаан хувцас өмснө. Би түүний нэрийг амийн номноос баллахгүй. Би өөрийнхөө эцгийн өмнө болоод түүний тэнгэр иш нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө гэж. Тэр энд юу хэлж байгаа гэхээр үнэхээр тэр цагаан хувцас өмсөд явж байгаа хүмүүсийг амийн номноос нэрийг баллахгүй гэж хэлж байгаа. Тэр амийн номноос нэр балладаг байх нь л дээ. Би нэгэнт л итгэж юм чин дуртай юм хийж болно гэж ярьдаг хүн байдаг. Өөрөө бүр пастор ахлагч мөртлөө хүртэл завхаарлын асуудалтай тэрнийхээ асуудлыг шийдэж чадахгүй. Нэг одоо харахад нэг сайн хичээл заадаг үнэхээр бэлэг авьяастай багшлах бэлэг авьяастай тэгсэн болов хэдий боловч өөр амьдралаар амьдардаг гэртээ өөр амьдралаар амьдардаг тийм хүмүүсийг би мэднэ л дээ. Яг залбирах үед гарч ирдэг байгаа. Тэр үедээ нуудаг бас ууралдаг байгаа тэр хүмүүс гимшээд эргэх ёстой байгаа. Гэтэл тэгдэггүй. Тэгэхээр би нэгэнт л Иесуст итгэдэг. Би Иесус Христийг заадаг багш юм чинь би тэтгэргүй тэнгэрийн оронд орно гэж тэр хүн бодсон байна. Тийм биш харин ч хүмүүс бүдрэгч болоод шавнартайгаа хамт орчих хүртэл аюул байгаа. Тийм учраас өөртөө ялангуяа багш хүмүүс сайн шалгах хэрэгтэй. Дээрээс нь бас итгэгч нар ч гэсэн гим нүглээсээ гимшээд гим нүглээсээ эргэх хэрэгтэй байж байгаа. Тэр эндээс айцаар өдөртүүлнэ гэсэн үг биш. Гэхдээ хөө эцсийн шийдвэр гэж байдаг шүү. Хинч муу авахыг хүсэхгүй, хинч унахыг хүсэхгүй. Тэрийг ерөөсөө мартаж болохгүй шүү. Энэ уралдаанд бүгд гүйж байгаа гэдгээ байн санаж байгаараа. Тэгээ замаасаа хазаахгүй төлөө байн үннийг мэдэж үнээс зуурж байгаараа гэж та бүхэнд урамшуулмаар байна. Баярлалаа.